Дараагийн мэдээ. За сүүлийн 4 жилийн хугацаанд 10-аас 14 насны 215 охин үр хөндөлсөн байна. Харин 2024 онд 12-оос 17 насны 560 охин үр хөндөлж 371 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ оны 9 дугаар сарын байдлаар Хүрээ амарч газарт 10-аас 17 насны 97 охин төрсөн байна. За охидын төрөлт 2024 оны үзүүлэлтээс 1.2%-аар өсөж нийт төрөлтийн 3.2%-ийг эзэлж байна. Гэтэл охид бэлгийн боловсрол нөхөн үржихүүн талаарх мэдээллийг ихэвчлэн интернет эсвэл найзаасаа авдаг байна. Интернетээс уншаад ингээд мэдлэгээ олоод авчдаг. 90 тойрны хосоо тэгээд интернетээс ирнэ л их надад тэгээд ээж мэж хичнэрэсээс зөвлөгөө авч найзуудаасаас нэр ярилцдаг. Ер нь бол октод иймэрхүү юмнуудыг яг дотны л биш бол хүмүүстэй харьцах нэг сонирхолтой байдаг. Тиймэрхүү хувийн юмнуудаа хүнтэй ярих дурггүй байхгүй. Тэгээд ихэнх тохиолдолд дандаа интернетээс мэдээлэл авдаг. Гэхдээ сошиалээс юм уу? Ер нь сургууль багш нар хичээлээс илүү их авдаг. Охид асуудал тулгархад хаана хинт хандхаа мэддэггүй. Тэгвэл тэдэнтэй хамгийн ойр хүмүүс нь ээж эгч нар нь байдаг ч мөн л охидтой хэрхэн харилцах арга ивээ олдоггүй байна. Хамгийн түрүүнд ээж нар энэ дээр суралцах нь айгүй зөв гэж боддог. Дараагийн нэг алхам тэгснээр охидтойгоо илүүтэй харилцах арга болоод ирэхээр анхны маш зөв тусламж нь болж ирэх байх. Хоёрдугаар гэх юм бол эмэгтэйчүүдийн эмчнэр дээр бол очих нь хамгийн зөв. Тэгээд сургуулийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд бол бас хүүхдүүдтэйг ойр ярилцах, ойлголцох дээр бол ажиллах юм бол хамгийн тус болох байхаа гэж боддог. Тэгвэл Баянгол дүүргийн хүүхэд гэрүүлийн хөгжил хамгааллын хэлтсээс охидын өмнө тулгамдаж байгаа асуудлыг хөндөж тэдэнд хэрэгцээтэй мэдлэг мэдээлэл олгох, өөрийн үнцийн гоо үзэсгэлэнгээ хүлээн зөвшөөрөхтөнд туслах зорилгоор охидоо чөлөөлийн үйл ажиллагааг 20 дугаар сургуулиас зохион байгуулж эхэллээ. Манай арга хэмжээнд дээр эмэгтэйчүүдийн эмч, бэлгийн боловсролын чиглэлээр, хөхний клиникээс, хөхний эрүүл мэндийн чиглэлээр хатад гээд эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлээс болохоор охтуудын ариун цэврийнхаа хэрэглийг хэдэн цаг тутам солих хэвээр яаж арчлах хэвээр, яаж эвхэж хумхиж хогийн савнд хийх хэвээр дараа нь бол сэтгэл зүйч анир маань ирээд эмэгтэй хүн гэдэг ямар гоо үзэсгэлэнтэй юм эмэгтэй хүн өөрийгөө сэтгэл зүгээрээ яаж өөрийгөө удирдах хэвээр, хинтээ хамгийн түрүү найзах хэвээр, ээжтэйгээ хэрхэн харилцах хэвээр гэдэг талаар нь охтуудаа ингээд хартын маягаар яваад ингээд дуусгах юм. Намайг яриаг байхад ингээд энэ сэдвийг хүмүүс хөндөж хажуунаас бас ярилцаасаа гэж хүсдэг. Тэгээд энэ зохион байгуулалт түрээнд бол тэрийг хүндэж байгаад баярлалаа. Ер нь бол нэг их зохиогддоггүй. Гэхдээ нэг зохиогдохдоо охтуудтай ингэж тулж харьцаж байгаа нь илүү дотн санагддаг. Ер нь бол хэрэгтэй байдаг. Тэгээ цаашдаа ч гэсэндээ энийгээ жоохон өргөжүүлээд олон болгол зүгээр байна. Энэ болохоор яг амьдралын хугацаанд угаасаа болох хэвээр процесс нэг болохоор илүү энийг энэ зөв талаас нь хэрхэн энийг урьдчилан сэргийлэх юм уу тэр талаас нь илүү ойлгосоо гэж хүсэж байгаа болохоор илүү олон болоосаа гэж хүсэж байна. Цаашид дээрх үйл ажиллагааг дүүргийн бүх ерөнхий боловсролын сургуульд зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн зөвхөн охид гэлтгүүгээр хөвгүүд, залуучууд, эмэгтэйчүүд, эрчүүд, ахмад наснууд гээд нийгмийн бүхий л бүлэг зориулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар зорж байна.